Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр шинэ гишүүнээ хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өгч байна. За, утсан дээрээ шууд Google аппликейшн руу ороод Siberian Wellness-ийг танаа хамгийн дээдэлтэйгээ Siberian Health.com гэсэн цашин ширхгийн логотой хэсэг дээр дарангууд тэр доотлолт нь томруулалт гიშэлтэй хэсэг байгаа. Тэрэн дээр дарангууд орох болон бүртгэл гэсэн хэсэг дээр хэдүүлээ таарад давуу эрх хэрэглэгч болон бизнес хамтрагч гэдэг хоёр төрөл гарч ирнэ. Бизнес хамтрагчийн мөн адил сонгоно. За тэгээд тухайн хүнийхээ овгийн тэгээд аавынх нь нэр гэсэн үг шүү дээ. За тэгээд өөрийнх нь нэрийг тэгээд доотлол дээр нь болохоор эрэгтэй эмэгтэй гэдгийг заавал ногоон эрэгтэй хам бол одоо энэ ногоон болж иж бүртгэгдэн гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй гэдэг нь ерөнхийдөө сонгогдно гэсэн үг. За тэгээд торсон он сараа ерөнхийдөө бол хайгаад доош нь гүйлгэхээр онууд нь гараад ирнэ. За тэгээд 12 сараа бас мөн адил сонгоно. За тэгээд нэг утасны дугаар дээр ганцхан л бүртгэл хийх боломжтой байдаг. 6 сарын хугацаанд та энэ кодон дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй тохиолдолд энэ код устгагдана гэдгийг сайн ойлгоорой. Тэгээд мөн адил Gmail болон Yahoo гэд имэйлч байсан болно. Ер нь бол Gmail-ээр бүртгэгдчихдэг байгаа. Тэгснээрээ танд бүртгэлийн дугаарнууд код чинь Gmail-ээр очно гэсэн үг. За тэгээ хот суурин газар дээр ерөөхдөө бол сонгохдоо хөдөө орон нутгийн одоо сумдад байдаг хүмүүс маань Улаанбаатар гэдээ ерөөхдөө сонгочвол зүгээр идэг. Тэгээд Siberian Wellness-ийн дэлгүүр гэдэг дээр болохоор хамгийн доотлын P63 264 гэсэн хэсгийг ер нь бол сонгуул зүгээр байдаг. Тэгээд та багтаа бүхнээ бүртгэж байгаа учраас 26-гаар эхэлсэн өөрийнхөө кодыг энэ бүртгэлийн дугаараа оруулна гэдэг хэсэг дээр ерөөхдөө бол оруулнаа. Тэгээд энэ заавал чеклэгжиж цэнхэр өнгөтэй болсны дараа бүртгэл явагдана гэсэн үг. Тэгээд тухайн утасны дугаар дээр мессеж өчнө. 5 оронтой болон 10 оронтой коднууд очно. Тэгээд 5 оронтойг заавал хийж баталгаажуулсны дараа бүртгэл бүрэн гүйцэтгэлдгоо гэсэн үг. Ингэснээр одоо танд баяр хүргье. Та Siberian Wellness-ийн зөвлөх боллоо гэд гарч ирдэг гэсэн үг. Ингээд та амжилттай хүнээ бүртгэлээ гэж ойлгож болно. За та нартай тэгээд амжилт хүсье. Улам олоорой.